Үндэсний мэдээллийн Монцон Механикийн энэ 7 хоногийн тойм эхлэж байна. За энэ 7 хоногт дэлхийн багш нарын 31 дахь, за мөн Монголын багш нарын 59 дахь жилийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Мөн Ахмад насны баярын өдөр болоо тохиолсон байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилт болон бүгд найрамдах Солонгос улсын Юхан корпорац тэрбум мод нэгдэж байгаа мөн зарласан байгаа. Энэ эдгээр болон бусад мэдээллийг та бүхэндээ тоймлон хүргэж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнд үргэлжлээ явж байгаа. За жил болгоны хавар намар бас үндэсний хэмжээнд бол мод тарьдаг. За мөн энэ хөдөлгөөнд дотоодын томоохон аж ахуй нэгжүүд бол оролцож байгаа. Мөн амлсан бас мод тарих амлалт өгсөн. За үүн дээр нэгдээд гадны бас томоохон корпорацууд бас тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгаа бол илэрхийлж байна. За бүгд найрамдах Солонгос улсын Юхан корпорац бол тэрбум модод нэгдэж Төв аймгийн Батцүмбэр суманд ойн төмөрч шатсан газрыг зам ойн зурвсыг нөхөн сэргийг энэ ажилд бол оролцоо гэдэг байдлаа зарласан байгаа. Тэгэхээр 5 жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслийн хүрээнд Юхан корпорац бол тухайн ойн төмөрч шатсан зурвсыг үе шаттайгаар 5 жилийн хугацаанд нөхөн сэргэлд хийж энэхүү тэрбум модод өөрсдийнхээ бас оролцоог бол нийлүүлж явах гэдгээ бол зарласан байгаа. За Юхан корпорацийн охин компани Юхан Кемберли компани бол 2003 оноос тужийн нарсны шатсан ойг нөхөн сэргийг ажилд оролцож өнгөрсөн 10 жилийн хугацаанд бол нийтдээ 3250 га талбай бүхий нарсан ойг бол бүрэн сэргээсэн ийм туршлага бол байдаг. 우리 유한양행은 한국에서 энэ удаа бол манай Юан группийн 99 жилийн ой энэ жил тохиож байгаа. Дараа жил 100 жилийн ойг тэмдэглэнэ. Монгол улс болон Солонгос улс хоорондын харилцааны 35 жилийн ой болж байгаа ийм чухал ач холбогдолтой жилд Батцүмбэр суманд ойг дахин сэргийх ажлыг их тохиолсонд маш баяртай байгаа. Ингэснээрээ бид бас илүү өөрсөндөө сэтгэл хангалуун 100 жилийг ухтах бэлтгэл ажил. Тэгээд дээрэс нь Монгол улсын цөлчлөлт өгсөж байгаа бүс нутаг болон үйлдвэрлэл болон бусад шалтгаануудаас хамаарсан нүүрс хүчлийн хийн ялгарлыг багасгах, түүнийг удаашруулах, саармагжуулах энэ тал дээр ганц Монгол гэхгүй олон улсад манай Юан групп оролцож ажилладаг. 세계적으로 지금 최근에 어떻든 기후 변화로 Энэ удаагийн нөхөн сэргээх ойжуулах үйл ажиллагаа нь Монгол улсад Апокогийн талаас оролцож байгаа хамгийн анхны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа гэж хэлж болно. Тэгээ бас нэг талаараа онцгой энэ газар нутгийг сонгосон шалтгаан нь энэ бүс нутагт түүхийн хүрээнд 3 удаага ойн төмөр гарч исэн гэдэг талаас нь их харж үзсэн. Нөгөө талаас Солонгосын засгийн газар болон Монголын засгийн газрын хамтарсан ажиллагааны хажуугаар Юан групп гэж Солонгосын хувийн хвшлийн байгууллага хөрөнгө оруулалт хийж ажиллаж байгаа гэснээр бас их онцлогтой ийм утга учиртай үйл хэрэг болж байна. 기업의 자금을 통해서 За нэмэлт мэдээлэл төрүүлээ Төв аймгийн Батцүмбэр сумын ойн санд 1978, за 1996, 2013, 2017 онд гарсан төмрийн улмаас бол нийтдээ нэг 18,000 га талбай бол ойн төмөрт бол өртсөн байдаг. За үүнийг үе шаттайгаар нөхөн сэргийх ажлуудыг бол хийж хэрэгжүүлж байгаа гэдэг мэдээллийг бол ойн газраас өгсөн. За тэрбум мод хөдөлгөөн хэрэгжиж ирснээс хойш өнөөдрийн хүртэл бол нийтдээ 84 сая мод бол тариад байна. За 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод төр зочлон хамгаалж ургуулснаар ойн санг бол 9% хүрэх ийм томоохон зорилттой тэрбум мод үндэсний хөдөлгөөний санаачлага бол хэрэгжиж байгаа гэдэг зүйлийг бол хэлэх нь зүйтэй байна. За үргэлжлүүлэн дараагийн мэдээллийг та бүхэндээ хүргэе. 10 дугаар сарын 1-ний өдөр бол Ахмад насны баярын өдөр бол тохиодог. За энэ өдрөөр мэдээж бүх салбарын төлөөлүүд маань ахмадуудаа хүлээн авч нэгэн өдрийг мэдээж энэ ахмад үеэсээ сургамж зөвлөмжийн сонсож дурсамжаа бас хуваалцдаг энэ өдөр бол 10 дугаар сарын 1-ний өдөр бол тохиодог байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагаас анх 1990 онд бол батлан шийдвэрийг гаргасан байдаг. За Монгол улс бол харин 1992 оноос хойш бол тэмдэглэж ирсэн түүхтэй. За өнөөдрийн байдлаар Монгол улсын нийт хүн амын 9% бол ахмадууд бол эзэлж байна. За үнээс 40.2% нь эрэгтэйчүүд, 59.8% нь бол эмэгтэйчүүд байна. Засгийн газраас эх хонд тэтгэврийг 6%-аар бол нэмэгдүүлэхээр зорж байгаа. За үүнд 333.5 тэрбум төгрөг зарцуулж дундаж тэтгэврийн хэмжээг 901 мянган төгрөгт хүрэхээр бол тооцож байна. Ахмадын холбооноос Ахмад насны талаар төрөөс баримталж байгаа бодлогын баримт бичгийг тусгайлан боловсруулж, за улсын хуралд өргөн мэдүүлж энэ намрын чуулганаар бол хилцүүлэх ёстой гэсэн байр суурийг бол илэрхийлж байгаа юм.
Ахмад настуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал засгийн газрын анхаарлын төвд бол байсаар байна. Нийт тэргүүнд холбогдох яамт болон Монголын анхмадын холбоо хамтран ахмад настуудыг хөгжил хамгаалтын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай байна. За улсын хэмжээнд хамгийн өндөр настай ахмад бол 107 настай ахмад байна. За 60-аас дээш насны ахмадуудын 31.3% нь бол хөдөө орон нутагт амьдарж байгаа гэдэг энэ статистик мэдээлэл байна. За сонирхолтой бол хамгийн урт нэртэй ахмад насны хувьд бол Дорж Сүрэн Жанцсан хорлоо Нэргүү Баатар гэдэг ийм нэртэй одоо ахмад настай бол Монгол улсад бол аж түрэн амьдарж байна. За 10 дугаар сарын 1-нд төрсөн 547 эрэгтэй ахмад настан байна. За 803 одоо эмэгтэй ахмад настан энэ 10 дугаар сарын 1-ний өдөр бол одоо төрсөн мэдлсэн байдгийн байна. Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дахь жилийг тэмдэглэн одоо өнгөрүүлж байна. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд одоо багш нарын чадварыг нэмэгдүүлэх, багш нарынхаа нийгмийн асуудал болон цалин үлсийг нэмэгдүүлэх энэ ажлуудыг бол одоо төр засгийн зүгээс холбогдох салбарын яамтны зүгээс үе шаттайгаар бол хэрэгжүүлж байгаа гэдэг зүйлийг бол хэлэх нь зүйтэй баг. За Монгол улсын хэмжээнд 65 ихтэй сургуульд үйл ажиллагаа бол явуулж байна. За мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагт үндсэн за 2103 одоо багш бол ажиллаж байна. За бага боловсролын салбарт 37700 одоо багш бол ажиллаж байна. За сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт үндсэн одоо 10 орчим мянган багш бол ажиллаж байгаа гэдэг ийм статистик бол мэдээлэл байна. За мэдээж багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлсийг нэмэх асуудал дээр багш нар маань өөрсдийнхөө одоо дуу хоолойгоор илэрхийлж тайван жагсаалыг мөн зохион байгуулсан байгаа. За салбарын яамны зүгээс бол одоо багш нарынхаа цалин үе шаттайгаар бол нэмэгдүүлнэ гэдэг энэ байр суурийг бол илэрхийлж байгаа. За үргэлжлүүлэн та бүхэндээ энэ 7 хоногт гэрэл зургийн хальсанд буусан одоо гэрэл зурагчдынхаа онцлог зургнуудаас хүргэж байна. За энэ 7 хоногт 21 аймгийн сэтгүүлчдээс мэдээ сурвалжлагууд ирсэн. За Үрхангай, Хөвсгөл, Арангай, Дархан уул аймагуудаас одоо видео мэдээ сурвалжлагууд ирсэн байгаа. За үүн дотроос бид Үрхангай аймгийн одоо Монцомог гэнэтлийн сэтгүүлч Батчимгийн ирүүлсэн одоо гүүний саамны тухай сурвалжлагыг бол онцолж байна. За монголчууд зуны улиралд бол одоо сүй цагаан эдгээр хөвчлэн одоо хэрэглэж за мөн одоо эрүүл мэндэд талаасаа ч гэсэндээ голчлон хэрэгэлдэг ирсэн энэ түүхэн бас уламжлалууд байдаг. За үүнийг мэдээ сүүлийн жилүүд илүү сэргээж за энэ гүний саамны ач тусыг одоо эрүүл мэндийн талаасаа бас хэрэглэх энэ хандлага бол нэмэгдсэн гэдэг зүйлийг бол тухайн сурвалжлагаас сарж болохоор байлаа. За тагны нэмэлт мэдээлэл төрөгүүд гүний саамд хүний биеийн дархлааг сайжруулах аминдаа мэрц бодисууд бол байдгийг эрдэнэтэд бол тогтоосон байдаг. За саам нь найрлагандаа ураг дос, нүүрс ус болон бүх төрлийн аминдам агуулдаг учраас аливаа архаг өвчнүүд хоол боловсруулах эрхтний эмгүүдийн үед өргөн бол хэрэгэлдэг. За ялангуяа илгэний архаг өвчний үед бол хэрэглэх нь илүү ач холбогдолтой байдаг гэдэг зүйлийг бол одоо тухайн сурвалжлаган дээр хэлсэн одоо зарим байр суурийн их сурвалжуудын мэдээлэлээс харж болно. За цагаан гүрний саамыг бол би одоо сүүлийн 3 жил ууж байна. Элэг цэсэнд бол маш сайн. Элэгний вирустэй бэ вирустэй байна гэсэн чи одоо сүүлийн жил үзүүлэхэд байхгүй болсон байна гэж ярьсан. Эмчнэрт үзүүлээд тэгээд ер нь цагаан гүрний сүг саагаад шууд халуун нар нуудаг. За үзэгч та бүхэндээ энэ 7 хоногт болж өрнөсөн за улс эх оронд болон орон нутагт өрнөсөн за мөн фото гэрэл зургийн альснаас үлдсэн онцлог одоо мэдээллүүдийг та бүхэндээ тоймлон хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн 7 хоногт шинэ мэдээллээр иргэн олзъя. Баяртай үзэгчтэй.